Гайтаа бидний бэлтгэлээс нэг ялгагдах юм байхгүй. Ер нь бүгд л ийм хүчний бэлтгэл хөө хийж идэг бид нэрээ. Гол бэлтгэл ер нь ихэнх хувийг эзэлдэг нэг хүчний бэлтгэл тийм. Бид 21 аймагаас 21 залуу шалгуулж авчираа. Одоо нэг 12 залуу үлдсэн байгаа. Тэгээд аймгийн хооронд нөхцөлдүүлэх гэсэндээ биш. Бид пауэрлифтингийн спортыг одоо хөдөө орон нутаг ер нь Монголд яаж хөгжүүлж байгааг бид нэр гаргах зорилготой нэвтрүүлэг бас хийж байгаа юм л да. Тэгээд өөрөө чинь бодлоор бол хэнийг төрүүлэх гэж бодож байна. Ер нь тэгэл жигдхэн сайхан залуучууд байна. Хин хичээл зүтгэл гаргаж төвчээр гаргасан л тэгэл төрүүлнэ шүү дээ. Нэр зохиол таа. Би бүрд давыг төрүүлэх болоо гэж бодчих. За баярлалаа. Таны спорт амжилт гэсэн өндөр амжилт хүсье. За баярлалаа. За үзэгчтэй ингээд нэвтрүүлэг маань River Beach дээрс үргэлжилж байна. Өнөөдрийн тэмцээн маш амжилттай болж өнгөрсөн байгаа. Тэгээд шүүгч нар маань 2-3 цаг одоо энэ төрөнд тэмцээний дүнг бодож гаргаад одоо ингээд дүнгийг танилцуулна. Эндээс шилдэг 10 тамирчин маань үлдэнэ. Ингээд 2 тамирчин яг эндээс зөнхөө өрөөд нутгийнхаа зүг жолоо зална. За ингээд цөмөрө шүүгчийн дүнтэй танилццгаая. Монгол хүчтэн тэмцээний 3 дугаар 7 хоногийн нэгдсэн дүн гарлаа. Нэгдсэн дүнгээр 1-р байранд 30-115 оноогоор Эрдэнэхүү. За харшаа ороод ороо. Зүг ав. 2-р байр 29-95 оноогоор Пүрв давг. 3-р байр 29-16 оноогоор Дэшээ яваа. Буймөх. 4-р байр 25-11 оноогоор Үржинбаатар. 5-р байранд 25-11 оноогоор Болдбаатар. За энэ нэг бусад үнүүдээр яаж орж байгааг нь харж байгаа бас байрлалаа. За 6-р байранд 24-95 оноогоор Бат Хүрэл. 7-р байранд 21-18 оноогоор Инхбат. 8-р байранд 21-11 оноогоор Отгонбаатар. За 9-р байранд 20-17 оноогоор Ган. За 10-р байр хамгийн сүүлийн тэмцээнд авж байгаа байр шүү дээ. Шилдэг арга үлдэж байгаа. За 10-р байранд 20-11 оноогоор Амар заяа. За 11-р байранд 15-15 оноогоор Бат Төвшин. 12-р байранд 1485 оноогоор Мөнхбаатар. Нар тус байр эзэлсэн байна. Төгсгөлээ ийм том шоу учраас энэ дээр бол оноо бол нэлээд өндөр тавигдана, өндөр өгөгдөн. Тийм учраас одоо ямар ч хүн жишээлбэл одоо 8 дугаар байранд явж байгаа ч 9 дугаар байранд явж байгаа ч юм уу те 10 дугаар байранд явж байгаа хүн нэлээд дээгүүр орж ирэх боломжтой. 4-5 байрт дээш явах боломжтой. За 4-5-д явж байгаа хүн төрүүлэх боломжтой. Ийм том оноо өгдөг учраас та бүхэн дор үнэ хичээнэ гэж бодож байна. За тэгээ та нарт баяр хүргье. Хоёр тамирчин маань 21 аймагаас шалгаж орсон 21 хүртэн донд багтаж орж ирсэн. За ингээд 8 сарын 31-ээс өдөө хүртэл одоо бид бэлтгэл суултанд хамрагдаж тэмцээн оролдонд амжилттай орж ирсэн. Шилдэг одоо 12 хүртэнд багтана гэдэг бол бас том амжилт үү те. Тийм учраас энэ хоёртоо цаашдын спортын амжилтанд өндөр амжилт хүсье. За амьдралд нь бас аз жаргал сайн сайхан өгсөөрэй. За мөнхөө. Гэтэ Энтэй аймгийн нэрийг бас маш өндөр төргөж бас шилдэг 12 тамирчин нэг нь багтаж үнэхээр өөрийнхөө бяр хүч авьяас чадалт эсвэр хатуужлаа нийт монголчуудаа үзүүллээ. Чи бол эгэлж ирийн хүн биш гэдгээ бас харууллаа. Цаашаа эдэгтэй тамирчин гэдгээ бас үзүүллээ. Тэгэхээр тэмцээнийгээр дуусахгүй тийм ээ. Өөрөө бас цаашаа бүх хүн байгаа. Энэ спортоос өндөр амжилт гаргаараа. Ер нь тэгээд залуучуудын тухай, багш нарын тухай юу гэж хэлмээр байна. За 20 хоногийн дотор ер нь сайхан л хамт олон болцоолоо, сайхан ах дүү нар боллоо, сайхан найз нөхд боллоо, сайхан багш шавнар боллоо. Тэгээ ер нь энэ тэмцээнд ер нь өдөөс эрэхтэй ер нь явхад ер нь тусал тэмцээн ер нь нутгийнхаа хамт олон, компанийнхаа хамт олон. Тэгээ энэ хугацаанд ер нь
хэмиг бас зааж сургаж өгсөн пауэрлифтинг багш нартай болон баярлж байна. За манай Баттөвшин бол одоо Ховд аймгаас оролцож байгаа. Одоо манай пауэрлифтингийн энэ Монгол хүчний реалити шоунд хамгийн залуу нь өөрөөр хэлбэл 21 настай оролцсон. За энэ тэмцээнд одоо оролцоод энэ тамир спортод хүчээ үзэхэд ер нь ямар байна энэ өнгөрүүлэн хутаагаад бас болж ярихгүй. Тэр сайхан бэлтгэл хийлээ. Хүч бол нэлээ агсан. Тэгээд сайхан болоо. Монголын сор улсын хүчтэй залуучуудаа ингээд 18 он хүрсэлтлээ. Сэтгэл өндөр байна. Өөрөө ч гэсэн бас Монголын сор болсон залуучуудтай бас нэг үе үзэж тийм ээ. Ялж ялагдаж явсан ч бас амьдралын чинь энэ өргөн зузаан хуудсанд нэг сайхан дурсамжийг нэмж байгаа бах тийм ээ. Тэгээд ер нь бол энэ спортод бол багш нарын ярьж байгаагаар дасгалжуулагч нарын ярьж байгаагаар бол өөрөө нэлээд амжилт гаргахаар бас насны хувьд ч гэсэн бас залуу байгаа тийм ээ. Тэгээд цаашдын спорт ч өндөр амжилт хүсье. За баярлалаа. За үзэгчтэй. Манай нэвтрүүлэг бас энэ төрөд өндөрлж байна. Өнөөдөр бид нар хамгийн хүнд хэцүү үе бас тавж гарлаа. Мөн бас шилдэг 10 тамирчнаа бид нар олж харлаа. Энэ 10 тамирчин бол 10 аймгийг төлөөлсөн 10 хүчтэй юм аа. Тэгэхдээ бид нар энэ шоугаараа тэр аймгийн тэр хүчтэй, энэ аймгийн энэ хүчтэй гэсэндээ биш. Пауэрлифтингийн спорт Монголд ямар өргөн хүрээтэй хөгжиж залуучуудыг яаж татж байгааг харуулахыг зорж байгаа. Ингээд дараагийн дугаараар уулзтлаа. Баяртай үзэгчтэй. За үзэгчтэй манай нэвтрүүлэг өнөөдөр UR Beach-дээс эхэлж байна. Залуучуудын бэлтгэл улам сайжирч байна. Өрсөлдөөн улам ширүүсэж байна. Одоо шилдэг 10 тамирчин үлдэхэд хугацаа маш богинохон болсон байна. За ингээд өнөөрийнхөө дугаарыг бүлээн авч үзье. Чулууга зүгээр хурууны үзүүр явуулах гэдэг байхгүй юу? Гүүс. Гүүс тусах гэдэг шүү дээ. Бүгдэн дээр гүүс таавал та. Явцсан чулуу. Гүүсийн чулуун дээр тусдаг байхгүй юу? Чулуунаа. За нэг л удаа гэж би хэлсэн шүү. Маргааш байхгүй шүү дээ. Ойлгож байгаа. Тэгэхээр энэ дээр явах хэрэгтэй байхгүй юу? Тэгээд нөгөөдөл танаас сэтгэл зүйч амар голцсноо чулуунууд. Ойлгож байна. Надад өнөөдөр гаргаад бол тэгээд нөгөөдөл наач ямар асуудал үүсэж байгаа юм. Өнөөдөр гарахгүй бол нөгөөдөл яадаг. Хөнгөн байна. Антан явна шүү дээ. Удаа ингэж хондуулаад тэгээд нурууч татсан шүү. Баачлаа. Бага тэрийг буулгаад хөөе. Явсан. За дараа. За одоо чи би жижигтэй юм чинь барьцаа гүйс таав шүү заяа. Наа чи бороо яваад шүү. Гэтэ даа. Гараа үзүүрээ шийдэхгүй шүү. Наа нурууга бага илүү нуруугыг хайжуулаад байгаа чинь сүүлийн шунуудаа нураас нь бутаад байна шүү дээ. Яг наад чинь баггүй. Энэ ч үл аим. За. Энэ 170 пэж одоо ганцхан гарсан. Доороос. Шо доороос. Даажгаа юмсаа хэдий. Юу нуус бутаад. Явцсан юм билээ. Энийг дамжлаа гаргаад. Тэр саадлын одоо. Хөрөө. Яадлаа гацаа. Дараа. Нэг цагаан аваад гарах хэрэгтэй юм дээр. Тэгээд нэг цагаан. Барьцаа дандаа доороос гараа авцаа. Аса гүйс барьцаа. Баг ядаж очих хэрэгтэй байхгүй. Одоо амар заяа энэ дээр баг ядаж очих. За одоо жаа амьсгаа дараад.
Одоо наатар гаргана шүү. Хаанаас яаж гарах вэ? Барьцсан дээ. Өөртөө ингэ дээр зогсчоод өмнөний дээр зогсож байгаа гэдэг юм. Миний бодоор бол энэ чулуучин дээр өөрийн доор авах таахгүй. Үстэй. Гараа бүр доош. Яараад. Гүц төрөөд байгаа шүү. Ха? Альтрүүл хэлчих юм шиг. Буруу гараад байна. За одоо чиний гарах юм бол тэгээд аллаагаа болчихсон шүү дээ. Жаламхар Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбоо үзүүлж байна. Өнөөдрнээс хүчирхэгэрсээр гайхагдж ирсэн монголчууд дэлхийн талыг дайлаар мордож хүчдэрсээр бахархаж ирсэн ард түмэн тэртэг цагийн хүчирхэгэрсэн удам тасраагүй өнөө хүртэл үргэлжилсээр Монгол хүчтэн супер шоу. Тоглолтод Монгол улсын ардын жүжигчин Долгор, Алтан ураг, Lemons 3 бүдүүн BX X-гээр оролцож аяд угаан өргөнө. Юбилавлах 16-17-руу залгаж дэмжиж буй оролцогчдоо саналааг мэдээлэл ав. Тоглолтын тасалбарыг 16-17 танд үнгүй хүргэж өгнө. 2009 оны 10 сарын 4-нд 17 цагаас Асаа циркэд Монгол хүчтнүүдийн эд хавыг багтаж эрэмгийн шанцыг сэрцгоё. Монгол хүчтэн. Хав. Жоо. Ирдэггүй явж чадахгүй юм. Явахгүй юм. Явж байгаа. Ингээл дэше. Ойлоо. За хэмбэ. Бүгд явчихно уу? За нэмий. 80 болчих. Нарай өгч. За 80 болгоо. Зарим нь хараа яах вэ? 180 максимум болж байна. 180. Зарим нь байна. За шахаад өрөө. За ихний хөө мөн юм байна. За ихний хөө. Тэгээд юм байгаа шээ. Нэг л цааваа. Нэг татал явчих шээ. Амраа. Кумэноо. Чаг. Бод. Чивтэй айдгүй байна. За газ дараад. Стан амраахгүй юм олоодаа шүү. Төвшин айд орно. Эцэг гойч. Би орно. Экватор гэдэг сайд байна. За араа. Нэг татчих. Дараа. Яг дараадаа махгүй. Хүрчих шүү. Ау. Дараагийн. Шума. Мөн.
даг. Ой. За нуруу чангадаж шүү чи нуруу алдаад шүү. Нуруугаа сайн. Готоож байгаа. Энэ жоо сондоо. Явж. За. Дэш орсон байна. Сая 220 зарим нь ороо, зарим нь орс хийсэнгүү. Одоо 200. За 10 юм өгч. Чихойно. Оо, гоё шүү. За. Лигчгэл. Шахаад гоё. X-ээр бас орчихжээ байсан. Ахууд ангис орж эднэх 230 татлаа сая. За өнөөдөр өвчний 3 төрөлтийн тийг хийлээ. Өөдөө дайрлаа. Тэгээд 250-ыг татсан бол